биш дээ. Модны болон бодлого болон янз бүрийн үйлсийг бий болгоод одоо тариах юм боломжтой. Тэр нь яагаад гэвэл дараа нөгөө байгалийн ясаар усчийг хадгалах өөрийн нөөц боломж их сайжраа явж байгаа. Чадамж нь их бий болж байгаа. Тэрүүгээрээ давах. Энэ манай хамгийн анхдагч одоо дараагийн Монгол Улсын бордоо гэж манай хөдөөж сургууль 2015 оны байгуулагдаад 2018 он гарааны компанийн боломж 3 жилийн хугацаанд дуусаад одоо юу яасан компани болсон. Ийм үргэлжтэй. Ариун нэг одоо олон жилийн туршлагаар бий болсон компани бордоо хаадын мосфор натрий баяжуулыг агуулсан. Энэ дараагийн бүтээгдэхүүн маань манай одоо хөдөөж инженерийн сургуулийн Америкээс төлөөгөө төсний орнд тэрнийг шахаж үйл дараагаар боловсруулж аваад малд одоо тамир тэнхөө бүрийн одоо нэмэлт хэмжээ Америкээс төлөөнө одоо маш их одоо уурын баяр хөдөлгөөн өндөртэй учраас мал дороодсон мал болон тэнхүү зөрүүтэй дээр болж байгаа маш хурдан сэргэл. За манай мал аж ахуйн эзэмшигчний хүрээлэн дахиад энэ сархсны одоо энэ хичээлүүд байна. Эднэрийг одоо баяжуулаад нэмэлт хичээлийн янз бүрийн одоо энэ дотор байна л да. Гэхдээ яцаа гаднаас харагдахгүй байна. Ерөнхийдөө нэг юм максимал хичээлийн болгоод одоо уурын авахч өндөртэй өвсөв хичээлүүдийг урмлуудыг одоо хийчих машинд оруулаад буцаагаад хичээлийн одоо нэмэлт юм олоод энэ максимал хичээлүүд. Максимал хичээлийн тоног төгрөмж одоо ингээд хаттаас бол зөндөөд ирсэн байгаа. Харин энийг одоо энэ багсарж байгаа байлгуудын руудад интернет хамтарч ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Дараагийн бүтээгдэхүүн маань орнолын бион одоо хог хаягдлын орнолууд байгаа даа шүү дээ. Одоо шарилж болон янз бүрийн одоо хүний хэмжээнд ингээд илүүдл болсон хаягдл орнолууд игшин зур продукт оруулаад тэрнийг одоо газар тариад хичээлтэй цацсанга энийг гол давуу тал нь юу гэхээр усчийг өөртөө шингээгээд зэвсгэл өндөр чадамжтай. Энийг хэрэглэснээр урмлын оролцоотнууд 90% сайжирсан. Яг тэгвэл одоо сардааныг бороо ороход энэ өөрөө тэр хугацаанд чигээ хангалаад байж байгаа. Тэр хугацааг нь урмлаа ихтэй тийж ашигтай нянг гэртүүдийг өөрөөр хэмжүүлээд одоо урмлаа селекц хийгээд байж байгаа. Энэ малын эмнэлгийн сургуулийн манай хөдөөж сургуулийн малын эмнэлгийн сургуулийн малыг битүү аргаар одоо ингээд биччих. Яхорог шиг тэг бойжт нь өндөр махны гарц нь ариун ийм бүтээгдэхүүн. Одоо нэг юутайгаа байх малны бие бэлтрэн нөөцлөн өөтөн танер нөлөөлөд. Энэ багаас одоо ингээд хамтарч ажиллах юм хэлээд. Бүрэн энэ танилцуулсан бүх бүтээгдэхүүнүүд маань энэ манай мал аж ахуй биотехнологийн сургуулийн дарааны компани байна. Удамч даргаыг эдэлж олсон. Одоо боловсруулсан гэсэн өөрсдийнх нь энэний давуу тал нь одоо химийн арь ширний хөдөлгөөнд химийн бохирдол хаяг гардаг юм байна. Тэрнийг бол 50% оруулсан. Удамч даргаыг үйлдвэрийн арга хослуулах бол одоо осронгоо хаяглан баг дээрээс нь нөгөө эдлгээ даах чадвар сайжирсан. Энэ одоо арь шир манайх арь шир боловсруулахад одоо сул дорой малын арь шир боловсруулах хэцүү. Энэ махс бол үндэ атаксан юм байна. Их одоо тал дээрээ сайн авсан малын арь шир бол савь хийдэг. Сайн чанартай болж байгаа байхгүй. Тэгээд энэ үндагуудтайгаа манайх одоо хэдийн аймгийн арь шир боловсруулах жижиг дунд хийж байгаа хүмүүстэйгээ бүгдтэй хамтарч ажилласан. Бүрэн боломжтой. Үндагууд одоо нээлттэй байгаа шүү. За энэ програм дараагийн нь болохоор манай хөдөлж бүтээгдэхүүн танилцуулах. Оо зөөсөн. Энэ бол байдаг юм уу? Одоо манай хэрэгж байгаа систем юу гэж юм? Энэ коммент баяжуулаад манай хотод шингээсэн сайж. Тэр манай хот шингэснээр өөрөөр одоо хамт магазин сайж. Таньд зүгчтэй. Хүлээж өөрөө 526 бүтээгдэхүүн байгаа. Эргэлтэнд орох.
тэрнээс сорчлоод 214 бүтээл нь орцсон байгаа. 214 бүтээл нь одоо ингээд бэлэн үйлдвэрлэлд нэвтрэх бүрэн боломжтой гэсэн утгаараа одоо ингээд каталогоо хэвлүүлээд бид нар ингээд гаргасан. Энэ каталогийг одоо авснаар энд байгаа өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг энд үзэсгэлэн танилцуулсан бүх мэдээллүүдийг шингээгдсэн. Энэ хүмүүстэй харилцах утасныхын дугаартаа харилцаад мэдээллүүдээ аваад жижиг дунд үйлдвэрлэлийнхаа бизнесийг санааг өөртөө бий болгоод хамтарч ажиллах цаашдаа бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За дараагаар нь манай мал эмнэлгийн хүрээлэнгийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэд энэ одоо шүтгийний вакцин одоо өөрсдийнхөө төрлөөр гаргаад авсан энийг одоо бүрэн үйлдвэрлэлд нэвтрэхэд яг л бэлэн болсон бүтээгдэхүүн. Тэгээ хээлтэй гүний илцгээд одоо энэ бүтээгдэхүүн малын ороо жигдрүүл. Энэ юунаас холбоотой гэхээр нөгөө одоо айлын 10 үхэртэй байхад 10 үхрээ 1 сар дуглуулъя гэх юм бол одоо бүгдэнд нь энийг хэлэлээд ороогийн жигдрүүлэх одоо 10 үхрээ одоо 1 сар бүгдийг дуглуулад одоо ашиг шин авах үед нь сүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх одоо яг удирдлагын чанартай сүүгээ болруулах бүрэн боломжтой. За баргшуун тэнгээд энэ бэлтгэл маань өөрөө юу тамир тэнхээс судад доройтсон мад ашигтай багт одоо ургамлуудаар баяжуулсан бүтээгдэхүүн. Энийг одоо судад доройтсон мал тэнхрүүлэх зорилттой. Одоо энэ цойлолууд, слопид гэдэг эдгээр нь болохоор бүгд одоо хөрвөө хураг гişэг юм болон жоохон тамир тэнхэн муудсан малуудад өгөх зорилт. Энэ шахмат долооц маань болохоор одоо төрөл бүрийн одоо ашигтай ургамлуудаар баяжуулаад хожир, давс ингээд одоо зүгээр нэг шүүс хожир долоожохын оронд энэ өөрт нь эрэхтэй одоо ургамлуудаар витамин авахын тулд одоо энэ баргшуунт байна, цойлот байна бүгдийг нь баяжуулаад одоо ингээд бүхрийнхээ урд тавиад юм уу мал хургийнхаа ашигныг урд тавиад долоолох боломжтой. Энэ пуронгийн бэлтгэл нь болохоор одоо хачиг хайсга малынх нь одоо гадаргууд нь арсных нь гадаргууд ер нь гарч байгаа төрөл бүрийн өвчнгүүд байгаа шүү дээ. Тэнд нь одоо цацлаг болон түрхэлэг маягаар нь хэрэглэх одоо бүрэн боломжтой. За тэгээд төгсгөлд нь хэлдэг манай өөдөө аж ахуйн сургууль инновацийн 500 гаруй бүтээлтэй тэрнээс одоо 214 нь одоо үйлдвэрлэлд нэвтрэхэд бүрэн боломжтой болсон. Та бүхэн хамтарч ажиллахыг хүсвэл одоо өөдөө аж ахуйн сургуулийн одоо вебсайтуудаар эдэмшлэгээ инновацийн газартай холбогдоод харилцаж болно. За амжилт хүсье.